Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2008 онд гарч байсан алдарт Resident Evil тоглоомоос санаа авч хийсэн Resident Evil Degeneration гэдэг киноны төвчлийг хүлээн авч сонсноо. За одоо анимашн руугаа орцгоё. Raccoon хотод T вирусээр халдварсан зомби гарч ирсний дараа засгийн газраас хотыг цөмийн бөмбөгөөр бөмбөгцсөн үйл явдлаас 7 жилийн дараа Raccoon хотод гарсан T вирусыг Umbrella корпорац газар доор бий болгосон тухай мэдээлэл нийтэд ил болсноор Umbrella корпорацийн удирдлагууд баригдаж дийлэнх нь шоронд орхон орж гадагшаа зүхтхан зүхтаад Umbrella гэдэг асар олон жилийн түүхтэй хууль бус вирус үйлдвэрлэгч компани инхүү хаалгаа барьлаа. Хэдий T вирусээр халдварсан бүх зомбинуудыг бомбогдолтоор устгасан гэж байгаач T вирус дэлхийн өнцөг улам бүрт үе үе дэгдэн гарч ирснээр хүмүүсийг сандрахсаар харин энэ үед Америкийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Will Pharma гэх асар том эмийн корпорац гарч ирэх ба T вирусын эсрэг вакциныг бүтээх талаар олон нийтэд мэдээлсэний дараа хүмүүс дахиад Umbrella шиг компани гараад ирэх вэ гэж болгоомжлон Will Pharma-г эсэргүүцсэн томоохон жигсаалууд Америкийн хотуудад үргэлжилж байлаа. Дүрсэлдэгдэн киноны маань голдор Claire дунд сургуулийнхаа энэтхэг багшийг тосч авах гээд ирсэн байх бөгөөд энэтхэг багш өөрийнхөө биеэл Рани гих 8, 9 настай болов гэмээр хөрхөн хэрсэн өхнийг дагуулсан иржээ. Энэ үед Ниск-буудлын VIP лаунжид тоглож буй их хурлын гишүүн Ниск-буудлын гадаа ард иргэд эсэргүүцэл зарлаад байгаа тухай олд сонсоод их л бухимдах ба. Шалтгаан гэвэл энэ нөхөр тэр Will Pharma-гаас авилгал аваад тэдний бүх зөвшөөрөл үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн болохоор ард иргэд энэ нөхрийг эсэргүүцээд байгаа юм байна л дээ. Энэ үед онгоцон дотор нэг зорчигчийн бие нэлээд таруу байх бөгөөд гар нь хүртэл өгчөж ихэлснээс харахад энэ хүн T вирусын халдвар авч сүүлчийн шатанда орсон нь илт байдаг. Угаасаа тэгээд удахгүй зомби болоод энэ нислэг будаа болох нь тодорхой. Энэ нөхөр өөрийнхөө голфын resort руугаа явах гээд онгоцондоо суух санаатай баахан бие хамгаалагч нараа дагуулсан явж итэл урд нь зомбигийн баг өмссөн хүн гарч ирээд зомби шиг үлдэл гаргаад байгааг нь хараад тэсгэл алдсан Claire багийн хуу татаж аваад энд жоох хүүхдүүд байна штэ. Битгий хүүхдүүд айлгаад бай гэж загнахад нисэх буудлын хамгаалтын ажилтан мань нөхрийг баривчлаад авч байгаа харагдана. Гэтэл удалгүй бас нэг догонцсон нөхөр архиран ойртох үед хамгаалагчид нь бас нэг маск зүүсэн л нөхөр байгаа биз. Гэт маскын тайлах гэтэл жинхэнэ зомби болж таардаг. Тэгснэ нисэх буудлын хамгаалагчийг тэр дорн гүрээнээс нь тас хазаж орхих ба энэ бүхнийг харсан хүмүүс тэр дорол гүйлдэн үүмээд эхэлдэг. Гишүүний хамгаалагчид зомби руу буудсан ч толгоор нь биш бие рүү буудаад байсан тул ямар ч нөлөө үзүүлэхгүй. За тэгээд хазуулсан нисэх буудлын хамгаалагч тэр дорол зомби болж хувраад нисэх буудал дотор T вирус тархаж эхэллээ. Нөгөө бяцхан охин чайсандаа тэр дороо гүн алга болох ба Claire охиныг хайгаад явж итэл нөгөө онгоц чинь тэр чигтээ ниссээр нисэх буудлыг мөргөө асалдах бөгөөд онгоцон дотроос битүү зомбинууд нэг нэгээрээ бууж ирж байгаа нь үнэхээр аимшигтай харагдана. Claire, Rani гишүүн нисэх буудлын ажилтан гээд 4 амьд үлдгэсэд маань ямар тайч нисэх буудлын VIP өрөөнд орж аврах багийнхаа эртэл хорогдохоор болдог. Удалгүй цэрэг цагдаагийн тусгай ажилтнууд ирж нисэх буудлыг карантинсэн байх бөгөөд яг хурлын гишүүнийг аврах даалгавар засгийн газраас иржээ. Хэдийн дийлэх хүмүүс нисэх буудлаас гарч амжсан ч бас л овоо хэдэн хүмүүс нисэх буудал дотор түгжигдээд гарч чадахгүй л байна. Цагдаагийн тусгай ажилтан болох Greg, Angela хоёр аврах ажиллагаанд оролцохоор ирсэн байх бөгөөд эдний ажиллагааг ахлахаар Leon S. Kennedy ирсэн байлаа. Энд байгаа цагдаа нар өмнө нь зомбитой тулгарч байгаагүй болохоор Leon тэдэнд зомбинуудын талаарх мэдээллийг өгч зөвхөн тархи руу буудах ёстойг анхааруулах бөгөөд энэхэд нисэх буудлын дээрээр дамжин дотогшоо нэвтэрнэ. Нисэх буудлын тог тасарсан болохоор хав харанхуй. Анжела нэг өрөөлөө яваад ортол шалан дээр нэг шархацсан хувьтж яхаар нь явж очиод туслах гэтэл хүн биш айл хэдийн халдвар авсан зомби байж таарна. Анжелаг ухсгийн хазах гэж оролдоход Леон ашгүй мань хүнийг татснаар золтоор хазуулсангүй. Гэтэл энэ чимээнээр ойр хавд байсан зомбинууд эднийг чиглэн дайрч эхлэх үед Леон, Анжела хоёр буудаж эхэлнэ. Тэгсэн нөгөө Грегчин төвчгнөөд Леоноос илүү хүн болж харахт гээд нөгөө зомбинууд руу чинь учир зүггүй шүршээд эхэлт юм да. Тэгснээ Леон руу хандан ингэж бууддгийн заа юу гээд өвчгөнжитэл нэг зомби цонхоор үсрээд мань хүнийг бариад авдаг. Леон харин цагаа олж тархи руу буудснаар Грегийг ч бас аюулаас аврах бөгөөд толгоор нь бууд гэж хэлсэн шүү гэж дахин анхааруулхад одоо л юутай нүүр тулгараад байгаагаа ойлгох шиг болдог. Буундуу сонсон Claire зүгээр сосонгүй. Гартаа тааралцсан зонтгоо зэвсэг болгож бариад гарсан ч баахан зомби хүлээж бахан тэр. Аврах багийнхан ашгүй гарч ирснээр Claire-ыг аварж гишүүний байгаа өрөөнд очдог. Тэгсэн өнөөх гишүүн чинь төвчгнөж бүхэлдүтэн их хурлын гишүүн аюулд орчход байхад хэдхэн хүн явуулаад ахтай яах вэ? Би гомдол мэдүүлэн энтергээд бүр солиорж өгнө. Амьд гармаар байвал дагаад яв гэж Леон хэлээд энэ хэдийг дагуулад гарах ба замдаа тарсан зомбинуудыг буудан явж итэл Грег салгалаад нэг зомбинд гарандаа хазуулчдیں۔ Хазуулсанд бол авралгүй гэдгийг Леон хэлсэн болохоор Грег эндээ үлдэж зомбинуудтай алцгаар шийдэхгүйгээд манай хэд хүссэн үсээгүй даалгавраа биелүүлэхээр цааш хөдлөнө.
Нилийн явсаар нисэх буудлын төв терминал дээр ирэх үед тэр хавьд бүр битүү зомби Леон Анжела хоёр тэнд байх зомбинуудыг чадхаараа буудаж байсан ч ардаас нь ч бас баахан зомбинууд гарч ирэхийг харсан гишүүн айсандаа ганцаараа зугтах гэж оролдохдоо Раниг түлхээд унахчнөө. Клэр ч тэр дөрөө Раниг хамгаалахаар буух үед зомбинууд бараг л тулж ирээд Леон Анжела хоёрт Клэрийг аврах зав байсангүй. Ядж хахад Леон руу зомбинууд дараад байсан тул гар бууга шидэн өгөхөд Клэр бууг нь аваад өөрлөөн дэрсэн зомбинуудыг сурмгаа гихчин буудан унгана. За ингээд манай хэд зомбинуудын бүслэлтээс эвтэйхэн мултраад нисэх буудлын төв хаалгаар эсэмэнд гарцгаана. Нисэх буудлын гадаа Рани игчтэйгээ тааран эсэмэнд байгаадаа талархах бөгөөд Клэр нөгөө их хурлын гишүүнийг Раниг түлхэж унгасныхын төлөө ганц сайн алгадаад авдаг. Удалгүй нисэх буудлын дээр Will Pharma компанийн T-вирусын эсрэг вакцин атсан том тэрэгнүүд ирэх бөгөөд Will Pharma-гийн менежер Фредерик гэх нөхөр их л өгөөмөр загинж T-вирусээр халдварсан хүмүүст вакциныг тарьж аврах юм гинэ. Гэтэл вакциныг авчирсан том тэрэгнүүд нэг нэгээрээ дэлбэрж эхлэх бөгөөд Will Pharma-г эсэргүүцдэг террорист бүлгэм дэлбэрэлтийг зохион байгуулжээ. Тэдний тавьж үе шаардлага нь их энгийн. 7 жилийн өмнө Raccoon хотод юу болсон тухай олон нийтэд үннийг дэлэг. Эс бөгөөс Will Pharma-гийн төв байранд байгаа вакцинуудыг хүртэл устгахаар барахгүй. Хотод T-вирусыг тараана гэж занал хэлжээ. Нисэх буудлын дээр өмнө дэгдэх үед Клэр Миллер гэдэг алдартай эсэргүү нөхөртөө таарснаа санаж тэдэнд энэ талаар хэлэх өгөөд ярьж хахад тэр Миллер нь манай цагдаа бүсгүй Анжелогийн төрсөн ах юм байна. Леон Анжела хоёр Миллерийг болохоор гэрлүүн явах бол Клэр Фредерик хоёр эдний төв байр руу очиж T-вирусын вакцинуудыг нүүлгэн шилжүүлэхээр яаран хөдөлдөг. Will Pharma дээр ирээд мань хоёр цайн унга Клэрд вакцин T-вирусыг хэрхэн идгээдэг тухай судалгааг харуулах ба эднийх G-вирус гэдэг шин төрлийн маш хүчтэй мутацид оруулдаг вирус илрүүлснээ хэлээд вакциныг нь бүтээх шатандаа явж байгааг дуулгахад Клэр шинэ вирусын талаар сонсон их л цочирдон хүлээж авнаа. Анжело Леон хоёр Миллерийн гэрт ирэхэд гэрээ шатаагаад явцсан байх ба Миллер яагаад засгийн газрын эсрэг террорист бүлэглэлд элссэн бэ гэвэл Raccoon хотод эхнэр хүүхдтэйгээ амьдардаг байсан ч T-вирусын алдарыг дарах гээд засгийн газраас цөмийн бөмбөг хайснаас болоод эхнэр хүүхдээ алдчихлээ. Raccoon хотод гарсан дэлбэрэлтийг админ сахилгаан анснаас дэлбэрсэн гэдэг шалтгаар хаацаад байгаа засгийн газрынхаа үннийг дэлгэхийн төлөө амнасаа өгөхөд бэлэн гэж хэлж байсан удаатай гин. Клэр Леон руу залгаад Will Pharma-гийн лабораторид шин төрлийн G-вирус гэдэг маш хүчтэй вирусыг хадгалж байгаа тухайн хэлээд хурдан ирэхийг гуйдаг. Гэтэл нөгөө Фредерик ч Клэр рүү залгаснаа лаборатори дотор гадны хүн явахыг харлаа. Наанаасаа хурдан гар гэж авч ийн. Гэтэл энэ үед нөгөө Миллер ч гартаа цөнхвэрсэн гарч яваа харагдахаа тэр дороолоо дөргөлт болж лабораторид нь асар хүчтэй бомб Тесла ичдэг. Удалгүй Леон Анжела хоёр Will Pharma-гийн байранд ирэх ба Леон дээшээ гарч ухаан алдсан Клэрийг сэрэх үед Анжело дэлбэрэлт болсон лабораторийн хэсэг дэрэн тэр хавийг тандаж байтал саяхан эргэлсэн бололтой шипри золтно. Тэгсэн Миллер гарч ирэх бөгөөд дүүгээ эндээс хурдан зугтахыг сануулах ба Will Pharma-гийн G-вирусыг өөртөө тарьснаа хэлж заавал засгийн газраас хариугаа авч байж л сална гэд болтгоо. Мань нөхөр вирусыг тарьснаас болоод би энэ их суларч баг үхэнгээ шахнаа. Энэ үед гаднаас цэргүүд орж ирэн мань хоёрыг бүслэн бууж өгөхийг сануулгач Миллерийн тарьсан G-вирус нь биедэн тархаж үзээний муухай мутант болон хувирж эхэлдэг. Цэргүүд ч бод санах юмгүй Миллер лөө буудагч өнөөх нь мангар том гартаа болохоор их бие хааж угаад хувирсаар л байдаг. Нилээн буудж угаад газар унаад өгөхөөр нь алчлаа гэж бодон галлахаа зогсоотол өнөөх чинь ухсгийн дайрч цэргүүдийг цаасан тоглоомжгол нийт зохион хороож байлаа. Хангалттай буудаж байсан ч энэ нөхөрт нөлөөлж байгаа ч малга. Леон ч цагаан олон ирж Анжелог аваад тэндээс гарах гэж оролдогч Миллер тэднэр лөө дайрч байхдаа барилгын нурангад дарагдаад чимээгүй болоодглоо. Леон Анжелод хандан энэ мутант одоо ах чинь биш болсон. Аль болох вирусээ тараахал зорилготой гэж хэлэх ба энэ боломжийг ашиглан тэнд байсан зарим цэргүүд төрүүлээд лифтэнд суун зүхтах гэж оролдсон ч нөгөө мутант чинь дахин хувирч өмнөхөөс ч илүү үзлийн амтан болж хувраад ганцхан үсрээл лифтний тороосыг таслан мань цэргүүдийг бүгдийг хороож иргэнэ. Эдний лабораторийн автомат систем вирус алдагдсныг мэдэнгүүтээ лаборатори битүүмжлээд дэлбэлэх үед манай хоёр ус руу орон амь аврагдах бөгөөд нөгөө мутант чинь дэлбэрэлтэнд өртөөд өгчвүү яв гэж бодтол мэдээж үгсэнгүй. Манай хоёр ямартай ч уснаас гараад зутаах гэж явж итэл нөгөө үзлийн эмчин гарч ирээд манай Леоныг нистлэн зогч хаяад Анжело руу дөхөх үедээ Анжелогийн карманаас унсан гэр бүлийнхээ зургийг хараад ойл санамж нь баг зэрэг орж ирж байгаа бололтой. Анжелог зугт гэж сүүлийн удаан анхааруулж байна. Энэ үед тэдний зогсож байсан тавцан доошогоо унах үед Леон Анжелог тэврэн авснаар мутант доошоо унаж манай хоёр аврагдах нь гэтэл өнөөх чинь мөрөөрөө унчихгүй Анжелогийн хөлнөөс тэмтрүүлээрээ зүгдэн татах гэж оролдох үед Леон мутант руу бууцснаар ашгүй доошоо унж орхиноо. Энэ үед лаборатори өөрийгөө устгах систем идэвхжиж хамгийн дороос эхлэн дэлбэрж эхлэх ба манай хоёр ч тэндээс хар хурдаараа зугтан гарч чадлаа.
Энэ бүх хугацаанд Клэр маань нөгөө хоёртоо туслахгүй юу хийжсэн бол доо. Нэг өрөөнд дэлгэц ширтэл суугаад байх юм. Ямар ч тач Леон тэр хэд эргэн нэгдэх үедээ энэ бүх үйл явдлын ард гэмгүй царайлаад байсан Фредерик Дурак байсныг олж мэддэг. Тэрээр анханасаа Вил Фармагийн лабораториос G вирусыг хулгайлж хууль бусаар худалдахаар төлөвлөж байсан бөгөөд вирусээ зарахтаа жоохон рекламдах зүйл хэрэг болж л дээ. Ингээд албаар Миллерийг өдөөн түрхэрсээр байгаад G вирусээр халдварлуулж өмнө самун дэгдээлгсэн байгаа. Саяны мутанттай алдсаж байсан бичлэгүүдийн хүртэл энэ нөхөр хадгалж аваад гадаадын террорист байгууллагуудад G вирусыг зарахтаа үзүүлэхийн гинэ. За тэгээд энэ нөхөр хотоос зутгах гэж явж байхад нь манай хэд цагдаа нарын хамтаар Фредерикийг баривчлан авснаар G вирус муу хүмүүсийн гарт орж амтсангүй. Энэ бүх үйл явдлын дараа манай Анжело ер нь л Леоныг крашлаад байгаа бололтой. Хөөхөн харагдах гад дайшин центр өмсөд ирсэн ч Леон гадагшаа тусгай ажиллагаанд явах болсноо альхва. Ажиллагаанаас ч ирэхээр хоёулаа болцсуул гэж авч байна. Ада Вонгод алуулах гэж байгаа. Манай хүн нэлээд гайхснаа хэрвээ амьд ирвэл болцъё л гэж авч байна. За тэгээд Леон хаа байсан 100 Европт Las Plagas гэдэг шин төрлийн шимэгчээр халдварсан цэргүүд гарч ирээд байгаа асуудлыг тагнан мэдээлэл хүргэхээр явах ба part 2 дээрээ энэ тухай ярьж өгнө.